Амлан айлтгая. Хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд үнэхээр дэмжмээр байгаа. Гэхдээ бид төсвийн асуудал яриад идэг. Тэгэхээр гадаадын зээл ашиглалтын хуулинд өөрчлөлт орчхоор тэр харилцаа нэгжчихнэ гэж яаж ойлгоод байна вэ гэдэг асуудал байгаа юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийнхаа тодорхой заалтан дээр тодорхой тодтгол хийх ёстой байсан уугүй юу? Төсвийн тухай хуулийнхаа тодорхой заалтан дээр нэгэнтэл өнөөдөр энэ Монгол улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг ийм багтаж орж ирнэ гэсэн бол тусгайлсан хуулиар ингэсэн юмыг энүүнд оруулахгүй итэр гэдэг юм уу, тийм зохицуулт хийхгүй бол одоо энэ хууль батлагдаад бид хэрэгжүүлэхээр зэрэг төсвийн ч асуудал хүндрээ өвчихнө. Тэгэхээр энэ суур харилцаа зохицуулж байгаа хуулиндаа захирагдсан шүү дээ. Тэгэхээр энэ тогтвортой байдлын тухай хууль, төсвийн тухай хууль хоёроо яаж тойрч гарна гэж хараад байна. Энэ дээр нэг тодорхой санаа авмаар байна. Санал авмаар байна. Хоёрдугаарт энэ хэрвээ энэ хуулийг одоо би бол дэмжмээр байна. Энэ хуулийг батлуул авчиргажуулах арга хэмжээний тогтоол баталж өгмөр байна. Энд яриад байгаа энэ одоо төсвөөс гадуур яа харахгүй энэ хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх зээлийн хөрөнгийг яаж ашиглах уу гэдэг талаар нэг мөр ойлгосон эрх зүйн зохицуулалтын асуудал оруулж ир гэдгийг засгийн газар руу чиглэл өгөхгүй бол энд бид хэд яриад хийл үлдэнэ гэсэн үг ээ. Тэгэхээр энүүнийг нэг анхаармаар байна. За 3 дугаарт Наранбаатар дарга энэ ажлын хэсэг чинь таны одоо яриулах гэдэг байгаа зүйлүүдийг чинь бүгдийг нь өөрчилсөн юм байна шүү дээ. Тэгэхээр энэ чинь зарим нь бараг зүүлчгүй шахав болоод байх юм. Тэгэхээр энэ хоёрын уялдааг яаж хангах вэ? Ажлын хэсгээс орж ирж байгаа зарчмын зөрүүтэй саналын томьёолол орчин бол таны энэ одоо бид хэдээр зүйл бүрээр нь хэлцүүлэх гээд байгаа 9 зүйлүүдийг чинь нэлээд бүтцийн хувьд эвдэгдсэн юм байна шүү дээ. Энүүнийг яаж ойлгох юм бэ? За, ажлын хэсгийн хатгач Алдар Жохлон гişүү хариул. За. Эхний асуултанд сангийн хариулж төсвийн доктортой байдлын хуульд яаж нийцэх юм бэ гэж. Хоёр дахь нь Бачрал гişүү энэ хуулийн бид нар юу яасан байгаа? Зарчим зэрэг саналын томьёолын хамгийн төгсгөлд хуулийн дагаж бүрдэх журам гэж оруулсан. Одоо шинэ хуулийн техникээр дагаж бүрдэх журмын тухай хуулиудыг ер нь бол оруулахгүй байгаа юм билээ. Тэгээд өгч байгаа чиглэл нь бол энэ хууль дотор тусдаа бүлэг гаргасан. За таны санааж зовж байгаа асуудлуудаар энэ хуулиар засгийн газар чиглэл өгч болно. Тэрийг бас дэмжиж байна. Гэхдээ энэ бид нар болж игэл энэ дагаж бүрдэх журам гэдэг энэ бүлэг дотор асуудлуудыг зохицуулж өгье гэж ингэж шигтгэж суулгаж өгсөн юм аа. За 3 дахь нь юу гэлээ? 3 дахь асуулт юу гэлээ? Биш. За тэрийг сангийн хариулж эхний асуулт. За сангийн. Энэ дээр байхгүй шүү дээ. Бачаргал гişүүн асуултанд хариулъя. Сангийн амтлагч жаргал. За одоо яг төсвийн тусгай шаардлага тогтвортой байдлын хууль дээр байгаа асуудлууд дээр энэ хууль батлагдахаар энэ хоёр төслийн тухайн жилд ашигласан дүнгээрл тэр хязгаарууд хамаарахгүй явчих. Хязгааруудад хуулийн төсөл дээр яг тэр нь өөрөө орцсон. Тухайн жилийн төсөв батлагдана, суур тэнцэл, тэнцвэржүүлсэн тэнцлийн дүнгууд яг энэ хоёрын төслийн зардлыг оруулахгүйгээр явна гэсэн үг. Тийм байдлаар энэ хууль өөрөө яг тусдаа тэр асуудлаа зохицуулсан. Бусад төслүүд бол бусад одоо гадаад зээл тусламжийн төслүүд бол яг төсвийнхаа гол зохицуулт бол одоо гүйцэтгэл нь гараад байдаг. Бид нар хүссэн дүнгээр нь санхүүжилтийг нь гаргаж өгч чадахгүй. Их үүсвэр байгаад байдаг. Тухайн жил тэгэхээр энэ хуулийг баталж за энэ хоёр төсөл байна шүү дээ. Энэ хоёр төсвийн тогтвортой байдлын хууль хамаарахгүй гэдгийг төсвийн тогтвортой байдлын чинь хуулинд тусгайлсан хуулиар зохицуулсан төсөлд хамаарахгүй гэж оруулахгүй л оруулах юм шиг. Суур хууль нь тогтвортой байдлын хууль юу? Төсвийн хууль юу? Одоо яг хуулийн төсөл дээр бол тэр зардлын хязгаарт үл хамаарна л гэж орцсон байна. Энэ хууль дээр тогтвортой байдлын хууль дээр бол өөрчлөлт бол байхгүй.
За энэ дээр мик нэмж харуулъя. Энэ хуулийн бас нэг онцлог яг энэ төслүүдийн хилцээрийн хугацаагаар хэрэгжиж дуусна. Өөрөөр хэлбэл байнгын нэг үйлчлэх хууль бас биш байгаа учраас үндсэн доктортой байдлын хууль дээр энэ асуудлыг оруулчихаар энэ одоо төслүүдийн ашиглалт дуусаад ашиглалтанд ороод дуусангууд дахиад тэр хуулийг бид нэр засах асуудал магадгүй хөндөгдөх байх л та. Тэгэхээр байнгын нэг зохицуулттай биш. Энэ төслүүдийн зөвхөн хилцээрийн хугацаанд энэ хил яам дээрээсээ уучлаарай энэ ийм яахгүй явж болохгүй болчихлоо гэж асуудал үүсэх байна.